өнөөдрийн влогороо бид хоёр What's in my bag буюу цүнхэндээ юу авч явдаг талаараа танилцуулахаар шийдсэн байгаа тийм. За тэгээд эмэгтэй хүмүүсийн хувьд бас цүнх гэдэг бол хэрэглээ талаас гадна тодорхой хэмжээний гоёл тий өөрсдийгөө чимэх дуртай бас нэгэн чухал хэрэглэгдэхүүн гэж явдаг шүү дээ. Таны хувьд ер нь өдөр тутамдаа яг ямар төрлийн цүнх авч явах дуртай вэ? Би чинь жоохон ачаа ихтэй. Ер нь л жоохон том цүнх ч юм уу эсвэл үүргэвч айгүй үүрж явдаг. Жижиг цүнх гэрэхэд зүгээр одоо нэг төрсөн өдөр ч гэх юм уу нэг баяр маяртай тиймэрхүү үед л жоохон тийм жижигхэн уцаа игээл төрөвчээждэг тиймэрхүү цүнх барьж. За миний хувьд болохоор жоохон өөр юм байна. Яагаад гэвэл би ачаанд маш их дургу. Хүнд юм барьж явах маш одоо дургу ер нь их төвөгшөөдөг учраас өдөр тутамдаа жижигхэн цүнх аль болох байж болох жижигхэн цүнх барьж явахыг хичээдэг. Тэгээд би бас ингээд өнөөдөр энэ влогийг хийнгээд өөрийнхөө цүнхнүүдийг харсан чинь ер нь их хвчлэн ингээд жижиг цүнхнүүд байдгийн байна надад. Тэгээд яагаад юм бол гэж бодоод үзсэн чинь яг хуу жоохон бахт манай ах ер нь дандаа хүнд юм өргөж явдаг байсан. Биднэрт бол ингээд эмэгтэй хүмүүст бол ер нь яг ингээд байн хамт явж байхдаа ерөөсөө хүнд юм өргүүлдэггүй дандаа ингээд барьж явдаг учраас тэгээд сурцсан юм шиг байна. Тэгээ одоо угаасаа насаараа ахтайгаа хамт байна гэж байхгүй учраас одоо тэгээ өөрөө жижиг юм өргөд явъя хичээсэн байгаа. Таны зүгнээс хэлсэн юм уу? Тэ? Би ер нь байгаа өөртөө хамгийн том цүнх аваад ирсэн. Тэгээ дандаа барьдаг. Ёо. Тийм энэгаа ерөөд өдөр тутамдаа байрна. Тэгээ би чинь ингээл амар нөгөө танаас том юм аа. Гадуур явахаараа ингээд за энэ ч хэрэг болж магадгүй, энэ ч хэрэг болж болдгоо гэсэн тиймэрхүү бэлтгэлтэй явдаг байхгүй юу? За. Тийм болохоор ер нь л цүнхээвэл жоохон томхон цүнх авч явдаг. Гэтэ энэ жоохон камертай ойрцож байгаа нэг иймэрхүү л. Тэгээд ингээ уртаа осортой. Ингээд зөчдөг байхгүй юу? Уртаараа үржүүлэн богиноор нь барьсан ч болох юм. Богиноор нь барьсан ч болно. Миний цүнх. Шинийхийг үзье. За, миний хол. Ой хөрх. За ер нь бол яг ийм хэмжээтэй цүнх ер нь бол тогтмол барьдаг. За энээс томрлоо гэхэд нэг ийм болдог ч юм уу те. Ийм цүнх барьдаг. Тэгээд энэ цүнх болохоор яг хаа ингээд уртаа осортой. Тэгээ ингээд үрсэнч болно. Мэдээж хажуудлаараа үрсэнч болно. За осор нь бол солигддаг. Тэгээ бүр богино сагсан ч бас болно. За ийм цүнх байгаа. За. Би тэгээд угаасаа ингээд жижигхэн цүнх барьдаг учраас ер нь өөртөө хэрэг болж магадгүй дээ гэсэн бүх юмаа гэрээсээ гарахаас өмнө бүтэн зохицуулчихээ даа. Бүх юмаа хэрэглэшүүсээ за явж явах зам хэрэг болж магадгүй гэсэн юм бүх зөвхөн тийм юмнуудаа бүгдийг аль болох зохицуулахыг хичээдэг. Тэгэрэнгөө юу л гэдэг юм да. За би цүнхнээс эхлэе. Мэдээж яг хамгийн ихтэй хоёр юм гаргана шүү дээ. Тус олон төрөвч хоёроо гаргая. Энэгийн маань утас болохоор одоо бичлэг хэлж байгаа. Солонгос амьдралын чинь мэдээж хэрэг Samsung гаргаж ашигладаг яг уу. Монголчууд ер нь бол iPhone ашиглах түгээмэлдэг тий. Би бол нөгөө анхнаасаа Samsung ашиглаад сурсан болохоор Samsung ашиглаад явдаг. Тэгээд яг нөгөө Солонгос чинь метро автобусанд их суун штэ тий. Тэгээд би ийм карта хийчдэг ийм кейсэнд л дуртай. Карта шууд автобусанд уншуулсан гэдэг амтраатай юм авсан тийм шүү. Карта уншаад ийм кейстэй. Тэгээд төрөвч. Миний төрөвч болохоор Монгол брэнд юм шиг байна тий. Ялгооных ялгооны гой хөрхөн төрчин жижигхэн төрчин байстай. Тэгээ хөрхөн карт март ингээд мөнгөнөд орчтой. Гой олон тасалгаатай. Олон тасалгаатай. Хад би ч бас бүх юм авч явдаг шүү. За тэгээ мэдээч хэрэг нүүрэ бодсон үед л авч явдаг л та. Кушнараа ингээд засварах. Тэгээд уруулан өнгөлөгчөө бас авч явна. Тэгээд чихвч авч явна. Мэдээч нэг метрон тас цаг их өнгөрөөдөг болохоор айгүйх. Тийм шүү. Чихвчээр уцаараа юм үздэг те. Тэгээд ойрд явах хүмүүс айгүйх уцгүй чихвчээрээ хэлээ. За тэгээд би ордоос витамин уугаад байгаа. За витаминээс автагаа. Витамины хийчихсэн хоолныхаа дараа. Ямар витамин байгаа вэ? Мөлт витамин. Тэгээд омега. Хөвчлэн уудаг. Ямар хөөрхөн те. Тэгээд би ч нэг амар бэлтгэлтэй явдаг болохоор ингээ маска бэлдээд авдаг. Тэгэж нөгөө охинтойгоо гадуур явахаараа ингээд жоохон хөвгтөж маск амар хурдан муухайлаа өөрөө ингээд муухайлчихчих. Тийм болохоор ингээд байнга би маск ер нь дандаа авч яддаг болсон сүлээ. Өөрийнхөө илүү маскийг хүүхдийн илүү маскийг авч яваа. Тэгээ гарын тосоос ингээд авч явна. Гарын тос. Тийм энэхтэй гарын тос гэж энэ зүгээр нөгөө сетабилийн сетабил чинь жоохон өнөр багтай байдаг шүү дээ. Тийм шүү дээ өнөргүй. Тэгээд уусаа гаранд ингээд янз бүрийн юм төрхөөр өнөртэй гэж магадгүй гэж би жоохон өнөргөө тос хэрэглэх төртэй. Найдан салбитгаас авч явна. Найдан салбитэг, маск, гарын тос. Та ч мөр амьдралаа авч явдаг юм шиг. Амьдралаа авч явж шүү дээ. Иймэрхүү юмнууд би ерөнхийдөө өдөр тутамдаа тэгээ тогтмол. Тэгэл яг хоо жижиг цүнх барихаар болох юм бол яг маскнасаа 1-2 ч юм уу их авч яваад олноор авахгүйгээр манай минималист нэг сонирх яа. За тэгвэл одоо миний цүнхтэй танилцсан
үзье гэж бодож байна. За энэ зүнх болохоор надад энэ төвчэн таалагддаг. Ингээд нэгддэг. Яг хоёр талаас нь хавчаар дэшээ нэгддэг. За тэгээд өнгөнөөс мэдээж таалагддаг. Өнгөнөөс тийм ер нь ямар ч хувцас пүүз гэт тэгээд чөлөөт стил бол нэг бүх плажин дээр аль алин дээр нь гайгүй зохицчихдаг. Тэгээд би бол мэдээж өмнө хэлсэн хүнд юмд маш их дургу учраас аль болох хамгийн жижиг, хамгийн хөнгөн зүйлсүүдээ авч явах хичээдэг. Тэр утгаараа ер нь бол төрөвч яг байгаа л та. Төрөвч ингээ хийж хүнд олчдаг. Тэгээ би зөвхөн карт авч явдаг. Тэгээд зөвхөн юу авч явдаг вэ гэхээр надад бол ерөөсө карт авах хангалттай. За энэ карт болохоор яадаг вэ гэхээр нөгөө нэг автобус, метро бүгд нөгөө нэг уншигдчихдаг. Тэгээ сарын ихэн болохоор ингээд бүх мөнгөнд нэг дор хасагдчихдаг болохоор маш амар идэг. Мөнгөгүйсэн ч гэсэн уншдаг. Тийм, мөнгөгүйсэн ч гэсэн уншчихдаг учраас тэгээд хамгийн гол давуу тал нь надад юу гэж боддог вэ гэхээр нөгөө карта цэнэглэх гэж бас их цаг алддаг. Яг ингээ яарсан үед метро ирж идэг. Тэгэл суумаар идэг очил нөгөө нэг карта цэнэглэх гээл ингээл мөнгөө ингэж идэл метро явчихдаг ч юм уу. Тиймэрхүү тохиолдлуудаас их байдаг учраас метроны карт ашиглахаас илүү зүгээр шууд энэ банкны карт ашигласан надад маш их таалагддаг. За тэгээд мэдээж энүүгээрээ одоо үйлчлэгээ авчдаг учраас нэг карт авах гэхээр болчдөг. За тэгээд тол бол ер нь байнга авчдаг нүрээ буцсан ч будаагүй ч тэгээд хаяа нэг тийм ээ тий. Spoil. Тэгээ бас нэг байнга тийм солонгос дээрээс орсон. Тэр болохоор энэ пигууч. Тэгээ ингээд ер нь солонгос охтууд ч гэсэн энийг маш их дээр байнга автобус метро тийм ингээл олон нийтийн газар ер нь энийг ингээд зүүцсэн явж байгаа. Яг хүнтэй уулзах хүртлээ тийм ингээл зүүчдэг. Тэгэл би ч гэсэн ер нь гэрээс гарахтаа энийг зүгээл гарчдаг. Зүгээд үзлэх юм. За тэгээд өмнө нь нөгөө нэг богинохон уртлын ус маань ингээд богинохон байдаг гэж байгаа. Одоо бол урагчсан. Тэгээд урагцсан учраас жоохон хэвэнд оруулаад ингээд хойшоо хийвэл бас гоё юм шиг санагдаад энийг бол метронд бол ийм юм зүгсэн хүмүүстэй их тааралт шүү дээ. Тэгээд заримдаа мартчихнаа энийг зүгсэн гэдгийг. Тэгэл нөгөө хүмүүс нөгөө яг нөгөө таньдаг хүмүүстэйгээ уулзахдаа заримдаа энийг мартчихин тэгэл ингээл явчихдаг. Тэгээ хүмүүс хараад хөөе наадхаа аваач гэл. Өө нэрээ тийштэй гэл. Тэгэл энийг ер нь байнга хэрэгэлдэг. Ер нь байнга цугна. Ер нь бол явж идэг шүү. Тэгээд мэдээж энэ болохоор Inspire-ийн lip balm тэгээд гоё. Яа гоё юм шиг. Улбар шар нэг тийм өнгөтэй. Зөөлөн хэрнээ ингээд уруул гоё хуурайшхаас хамгаалаад өгдөг. Тэгээд бүдэг өнгөтэй учраас ингээд таалагддаг. За тэгээд мэдээж эмэгтэй хүн бол ер нь бол байнга гарын тос ер нь бол байнга явж авах хэрэгтэй юм шиг санагддаг тий. Энэ болохоор Nature Republic-ийн гарын тос байгаа. Тэгээд гарын тосоо сонгохдоо ч гэсэн би ер нь бол том хэмжээтэй за таних шиг ийм том хэмжээтэй иймийг бол би заавал гэртээ тавьж хэрэгэлдэг. Ер нь бол гэртээ байгаа үедээ гарын тос. Наач харин хамгийн жижиг шүү дээ. Тийм үү. Стабил чи том тос автай байдаг шүү дээ мэднэ. Тийм мэднэ. Цүнхэнд авч явахыг бол би заавал ийм жижигээр авч зөвхөн жижигээр авч явдаг. Хэрвээ дуусвал тэгээд нөө ийм том бол нөө. Тэгээд юм бэ. Тэгээд энэ болохоор бас нэг мэдээлэл өгөхөд ер нь бол өвөл хаврын үйлрэлд бол ер нь гар маш их хуурайшаад ингээд арьсан ингээд хижээлэр дутагддаг шүү дээ. Тэгээд хуурайшаад ирэх үед бол миний ингээд яг энэ тосыг нэг худалдагчаас нь асуугаад авч байхад бол энэ яг авокадотой тос бол хамгийн тослог тижээллэг чанар өндөртэй тос гэж хэлж байсан. Тэгээд энэ нас ер нь тэр бол үнэн маш сайн тийм өтгөн мэдрэмж төрдөг те. За тэгээд мэдээж бидний байнгын хэрэглээ чихвч AirPod. За энэ нэг угаас маш сонирхолтой. Би бол өмнө нь яг адилхан юм. Цааш чихвч хэлдэг байсан. Нөгөө уцыг дагалдаж ирсэн. Тэгээд эвдэрсэн. Тэгээд нэг чихвчгүй явж байгаа. За тэгээд миний хувьд бол ер нь солонгост ирснээс хойш нэг болилдаа нэг удаа ч юм уу болилдаа хоёр болилдаа нэг удаа ч юм уу тусаа авдаг. Сургууль дээр уусаа цаагааны хинт байнга ингээд зүрийн автобус явж идэг тусаа авдаг. Тэгээд тусаа авдаг. Тийм байнга явж идэг учраас яг тэр үед ингээд болж болилдаа нэг нэг хөвчлэн хичээл ажил гээд маш тэгээд язуу байдаг учраас байнга тусаа авдаг ажиллаж чаддаг. Тийм болохоор энэ хагас жилийн нэг удаа ч юм уу тусаа авчихвал би бас өөрөө ингээд хинаад өөрөө нэг ирүүл ямар юм мэдээж ирүүл хүний тусыг авдаг учраас өөрөө бас нэг чек хийх боломж үздэг. Тэгээд тусагсан чинь бонус бэлэндний AirPod гэсэн. Тэгээд энэ бол мэдээж одоо ориг гэвч юм уу те амар үнэтэй нь бол мэдээж биш. Гэтэ миний хэрэглээг бол хангалттай хангадаг. Юу нөгөө цосхоор ингээд татсан хатаа ингээд бэлгнийхээ юм татсан гэдэг. Манай сургууль дээр одоо Starbucks coffee нэг эсвэл кино зэрэг хийх. Кино зэрэг бол дандаа авах тий. Хоёр ингээд юм. За очоод ингээд ураны өндрөөс ингээд цус яг хөтөн байна шингэн байна тий. Ер нь шинэ хичээлэн тэр ингээд ихэд нөгөө шууд цусыг авах гэдэг таахгүй. Тэгээд үзэн. За очоод хэлж саанда би ингээд тий. Эсвэл ингээд жилийн туршны эрүүл мэндийн байгаа. Би ер нь сошиал гэдэг ихэд ингээд судалгаа бүглэн. За тэгээд тэрний дараа эмчтэй уулзаад тэгээд ингээд ураны өндрөөс цусны сарч өгдөг. За тэгээд тэрүүгээр болохоор ер нь миний бодлоор ингээд 2 жилийн ингээд юу болж байгаа. Тэгээд нэг нь болохоор ер нь цус өтгөлтэй байна шингэлтэй байна тий. Энийг үзэн. За тэгээд ер нь бол шингэн байхсан сайн гэж ойлгосон тий. Ингээд уургаар баялаг тийм хоол хүнс тэжээл сайн дээрэ гэж юмч бол зөвлөж байгаа. Тэр нь юу гэхээр үрээ мах тий загас
Тэгээд өндөг. Тэгээд иймэрхүү хоолт ижилээ сайн дээрээ гэж зөвлөсөн. Тэгээд сайн идэж байгаа. За тэгээ хамгийн сүүлд нь бол дандаа. Ер нь өсний болт бол байнга. Тий. Цугандээ авч явж яхад их зүгээр идэг. За миний хувьд бол ер нь бол нэг юм тэг ингээд хамгийн хөнгөн надад нэг дарамт болтгоо. Зүйлсүүд л өдр энэ да. Хөрх юм аа. За тэгээд одоо пигүүж авч үзүүлнэ. Наа. Ингээд энэ гол фигур болдог. Ихтэй хамлчихсан тий. Хант надад ч зүгшээрээс яг нөгөө чолктой үед л айгүй дэжгүй байд шүү. За ингээд бидний бичлэг таалагдсан бол та бүхэн мэдээж хэрэг Like and subscribe. Мартаа. Тэгээд дараагийн влогоор уулзлаа. Түр баярлалаа.